үеэр одоо ажилласаа төрчлөө аваад ээжийн ажлаа одоо өөргөө гүйцэтгэх шаардлагатай болсон учраас төр одоо завсарлага авсан байгаа. Тэгэхээр энэ хугацаанд анх спонсороосоо Atomic компани талаар одоо мэдээллийг авч исэн. За анхандаа бол Atomic компани талаар бол би сайн мэдэхгүй, анхаарал огт хандуулдаггүй. За энэ одоо салбарын талаар мэдээлэл бол маш хомс. Одоо бусдын л одоо мэддэг зүйлүүдийг мэддэг. Арай жоохон юм сөрөг байдлаараас хүлээж авдаг ийм хүн байлаа. За мөн одоо зөвхөн одоо энэ бизнесийг харахтаа бол зөвхөн борлуулалт худалдаа л хийгээд яваад ах юм байна. Тийм учраас одоо миний хувьд бол борлуулалт худалдаа гэдэг зүйл хийхэд бол жоохон хэцүү. Тийм учраас энэ одоо бизнес бол надад хэцүү юм байна гэдэг ийм одоо байдлаар бол анх хандж исэн. За ингээд Atomic-ийн одоо анх бүтээгдэхүүнийг хэрэгжилж үзэх саналыг бол спонсор маань тавьж исэн. Тэгээд анх бол Atomic-ийн Evening Care set 20 арсарчилгааны сет бүтээгдэхүүн, за Absolute set болон Synergy Ampoule гэсэн энэ одоо бүтээгдэхүүнүүдийг миний хувьд хамгийн анх хэрэгжилж эхэлсэн байх нэ. Тэгэхээр энэ одоо бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж эхэлсэн эхний өдрөөс арьсан дээр бол үр дүн шууд харагддаг. Тэгэхээр миний хувьд бол өмнө нь Японы, Солонгосын за мөн одоо Европын ингээд маш олон төрлийн одоо гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэгжилж үзсэн. За зарим одоо бүтээгдэхүүн таарахгүй, сэтгэл ханамжтай бус гэд нэг талаасаа бас эдийн засгийн хувьд бол жоох юм хохирол амсдаг ийм одоо сонголтуудыг ч гэсэндээ хийдэг байсан. Тэгвэл Atomic-ийн бүтээгдэхүүнийг хэрэгжилж эхэлсэн эхний өдрөөс л арьсан дээр маш сайн үр дүн гарсан. За эдгээр бүтээгдэхүүнүүдийг хараад яг өнөөдрийн семинарт орж ирсэн одоо гишүүд хэрэглэгчид маань дуу нэгтэйгээр санал нэгдэх бах маш сайн үр нөлөөг үзүүлдэг. Ялангуяа пил-оф гэдэг маскыг тавьсны дараа арьс маш гоё юм гэрэлтсэн өнгөлөг болж харагддаг. За ингээд бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд таалагдсан учраас Atomic гэж юу ямар компани за бүтээгдэхүүнүүд нь хаана үйлдвэрлэгддэг, ямар стандарттай юм үнэхээр юм одоо чанартай юм уу гэдэг энэ одоо зүйл нь маш их сонирхол татчихсан учраас судалж хийсэн баг. За ингээд нөгөө огт анхаарал хандуулдаггүй байсан, тоодгүй байсан, ураа тахт нь бас төдийлөн сайн суудаггүй, суусан ч гэсэндээ анхаарал огт хандуулахгүй дандаа бүх мэдээллүүд нь чихний хажуугаар ингээ өнгөрөөд идэв гэсэн. Тэгвэл өөрөө сонирхож эхлээд суугаад ирэхээр бүх зүйл нь маш ойлгомжтой, тодорхой, бүх одоо мэдээллүүдийг сургалт семинаруудаас авч эхэлсэн байх нэ. За одоо та бүхний бас хамрагдж байгаа энэ сургалт семинар бол нэг 4 жил гарan 5 жил орчмын хугацаанд ингээд тасралтгүй үргэлжилж байгаа ийм одоо сургалт семинар байгаа. Тэгэхээр анхандаа бол дандаа солонгос спонсорууд маань энэ 2 дахь өдрийн Zoom семинаруудыг явуулдаг байлаа. За компани танилцуулга, маркетингийн танилцуулга, бүтээгдэхүүний танилцуулга, за мөн алсын хараа гэсэн яг энэ сэдвүүдээр илтгэлүүд тавьдаг байсан. За ингээд эдгээр илтгэлүүдээс Atomic компани талаар маш их одоо мэдээллийг авсан, бүтээгдэхүүн ямар одоо чанартай, ямар төрлийн одоо бүтээгдэхүүнүүд байдгийг, за маркетинг нь яг юу юм, бусад одоо компаниудаас давуу тал нь юу юм, ялгаа нь юу юм. За энэ одоо маркетингийн давуу талыг ашиглаад эрхийн ааж бас амжилтанд хүрэх боломжтой юм. За амжилтанд хүрсэн хүмүүс нь яг юуны талаар ярьдаг юм бэ? Яаж амжилтанд хүрсэн бэ гэдэг энэ талаар бол маш их одоо сонирхож судалж ингэж ирсэн. За мөн одоо онлайн орчинд бол Atomic компани талаарх мэдээллүүд бол маш их байсан. За эдгээр одоо бүх одоо мэдээллүүдийг бол тухайн үед бол маш их одоо сонирхож судалж эхэлсэн гэсэн. Тэр энэ үед бол Atomic компани бол Монголд орж ирэх байсан. Коронавирусын халдварын үед ердөө л одоо Atomic компани маань Монголд удахгүй нээлттэй хийнэ. Ийм одоо Солонгосын компани байгаа байна. Бүтээгдэхүүн чанартай байна гэдэг ийм одоо мэдээллүүд л яваад дөнгөжл Zoom одоо сургалтаар бид бүхэн мэдээллүүд ингээд аваад эхэлж ийсэн гэсэн үг байх нэ. Тэгэхээр бид бүхэн бол бүгдээрээ хэрэглэгчд байдаг тийм ээ. Альва нэг одоо дэлгүүрийн одоо зах худалдааны төвүүдийн одоо мөнхийн одоо хэрэглэгчд байдаг. Хэрэгтэй зүйлсүүдээ бид нар тухайн одоо газруудаас авдаг. Тэгэхээр бид бүхэн 10 жилийн дараа хэн байх юм? Та 10 жилийн дараа юу хэн болохыг хүсэж байгаа юм бэ гэдэг ийм одоо асуулт байсан. За тэгээд энэ одоо асуулт бол миний одоо сонирхлыг бол маш их татсан. Тэгэхээр 10 жилийн хугацаанд бид нэг газараасаа хэрэглээг авдаг, хэрэглэгчд л байдаг. Тэгвэл Atomic компани бусдаасаа юугаараа ялгаатай байсан бэ гэхээр та хэрэглэгч гишүүн болоод 5 жилийн дараа тодорхой хугацааны дараа та өөрийн гэсэн багтай системийн орлоготой болчихсон. 10 жилийн дараа та өөрийн гэсэн системийг бий болгосон бизнесийн эзэн болох энэ одоо боломж Atomic компанид маань байдаг. Тэгэхээр миний хувьд бол бид зэрэг өөрийнхөө хэрэглээд за хэрэглээгээ орлого буюу одоо өөрийн гэсэн орлоготой бизнестэй системийн одоо орлогыг бүтээчихсэн бизнесийн эзэн байх гэдэг энэ одоо сонголтыг сонгосон баг. Тэгэхээр би бол хэрэглэгчээс бизнес эрхлэгч болох энэ сонголтыг хийсэн гэсэн үг байна.
Тэгэхээр миний хувьд юунаас эхэлсэн бэ гэхээр хамгийн түрүүнд бүтээгдэхүүнээс эхэлсэн баг. За гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрэгжилж эхэлсэн, төрөл зүйлүүдийг нэмэгдүүлсэн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглэсэн, за гэр орондоо ахуй хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсэн ч гэдэг юм уу захиргаан бараа гэд хэрэгжилж болох одоо бүхэл бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсэн. За хэрэглээд үзэхэд бол бүтээгдэхүүнүүд бол маш чанартай, маш боломжийн үнээр одоо онлайн дэлгүүрт маань одоо байршчихсан байсан бол надад маш их таалагдсан. За ингээд дуртай бүтээгдэхүүн, хэрэгтэй бүтээгдэхүүн, шаардлагатай, чанартай, боломжийн үнэтэй байгаа учраас энэ одоо бүтээгдэхүүнүүдээ бусдад хэлж хэлсэн гэсэн үг. Тэгэхээр бидний одоо хамгийн түрүүнд хэлдэг хүмүүс бол яхааргүй ойр тойрны найз нөхөд хамаатан садан ах トゥ байдаг штэ тий хамт ажилдаг одоо ажлын хамт олон байдаг. Тэгэхээр эдгээр одоо хүмүүстэй хэлж эхэлсэн гэсэн үг байна. За ингээ хэлж эхлээд нэг нэгээрээ бүтээгдэхүүнүүдээ авч эхэлсэн, хэрэгэлсэн. За хамгийн одоо гайхалтай гой зүйл нь гэх юм бол бүтээгдэхүүн хэрэгэлсэн, хэрэглэгч бүр атомын бүтээгдэхүүн хэр гоё юмаа чанартай юмаа гэдэг ийм л одоо үгийг сонсч ирсэн. За ингээд хэрэгэлсэн хүмүүсээ семинартаа урьж эхэлсэн. Ингээд яг адилхан өнөөдрөх шиг ингээд бүхий л одоо семинаруудаа урьж эхлээд бизнесээ эхлүүлж исэн баг. За ингээд сургалт семинарт нөгөө тасралтгүй ингээд хамрагдаад явж байгаа бусдад одоо хэлж мэдээлээд баг хамт олноо бий болгоод одоо олон гоё хамтрагч нартай болоод ингээд 21 аймагаараа ажиллаж эхэлсэн. За ингээд Атомигийнхаа компани танилцуулга маркетинг бүтээгдэхүүн гэдэг баг хамт олноороо эхний ээлжинд бол явж ажилладаг байлаа. За эдгээр бол дандаа одоо сургалт семинар одоо тавьж исэн одоо орон нутгийн одоо аймагуудын маань нэгэн одоо хэсгийн ийм одоо зургууд харагдаж байна. За үүний ачаар бол газрын нутаг нутгийн маш олон гоё танилуудтай болсон, партнеруудтай болсон, бизнес эрхлэгчтэй болсон, Атомиг компанийг сонирхсан, Атомиг компаниас амжилтанд хүргэсэн ийм хүсэл тэмүүлэлтэй алсын харааг нь олж харсан ийм одоо олон гоё хамтрагч партнеруудтай болсон. За мөн одоо Улаанбаатар хоттой л ажиллаад байсан. За ингээд Атомигийнхаа буйнаар бас аялангаа ажиллана гэдэг шиг одоо бусад бүх одоо орон нутгуудаараа аялсан байна. За мөн одоо зарим нэг одоо сумдуудад ч гэсэндээ очиж ажилласан. За ингээд ажиллаад явж байхад бол Атомиг компани маань удахгүй одоо Монголд орж ирэх нэ гэдэг ийм одоо гайхалтай гоё постэр тавигдсан байсан. За өмнө нь бол нэг 2 3 удаа удахгүй нээлттэй хийх гэж байна гэд тодорхой хугацаанууд тавигдсан боловч хойшлоод байсан. За ингээд аль биесны одоо постэр маань 2022 оны 9 сарын 22-нд буюу Атомын одоо Монгол салбар маань аль биесээр нээлттэй хийх нэ гэсэн энэ одоо постэр тавигдсан байх нэ. Тэгэхээр энэ одоо постэр тавигдахад бол тухайн үед одоо Атомыг компани үнэн ч одоо хэрэглэгчд болчихсон байсан Атомигийн бизнесийг хийгээд ингээд эхлүүлээд явж исэн энэ одоо бүх одоо хүмүүст бол маш гоё гайхалтай ийм одоо мэдээ байсан. За энэ бол яах аргагүй одоо Атомын бизнес хэрэглэгчдийн хувьд бол ийм түүхэн одоо өдөр байсан. За ингээд Атомын одоо шоп маань Монголд нээлттэй хийсний дараа нэг 30 гаруй нэр төрлийн одоо бүтээгдэхүүнүүд байсан. Одоо за гэр ахуулаад эрүүл мэндийн гоо сайхны гээд 30 гаруй нэр төрлийн одоо бүтээгдэхүүнтэйгээр хамгийн анх одоо онлайн дэлгүүр маань нэгдэж байлаа. За тэгээд энэ бол бид бүхэнд бол маш гоё том боломжуудыг бий болгож өгсөн. За баг хамт олноо бүрдүүлээд явж исэн. Эндээс орлоготой олж исэн учраас бид нар энэ бизнесийг эхлүүлээд одоо орлогоо авах боломжууд нэгдсэн. За мөн одоо бүтээгдэхүүнээ гар дээрээ одоо гişүүд хэрэглэгчид маань шууд одоо хөргүүлж авах тийм ээ. Хажуунаасаа маш богино хугацаанд авах энэ одоо боломжууд нэгдэж байлаа. За энэс одоо өмнө бол бид нар Солонгос руу нэг 14 хоног 20 хоног энэ төр болж иж бараа бүтээгдэхүүнээ авдаг ийм байсан. Тэгвэл энэ бүхэн маань ард хоцроод ингээд Атомын Монгол салбар маань нээлттэй хийсэн. За ингээд нээлттэй хийсний дараа буюу 10 сарын 1-ээс нь 15-ны хооронд хамгийн анхны одоо цол болох Sales Master гэдэг энэ цолыг хамгаалсан Атом компани бол нийт одоо 7 цолтой хамгийн анхны цол бол Sales Master. За ингээд хамгийн анхны цолоо хамгаалсан. За үүний дараа 11 сард 2 дахь цол буюу Diamond Master гэдэг энэ цолыг хамгаалсан. За салбар маань Монголд орж ирээд нээлттэй хийснээс хойш 12 сард хамгийн анхны амжилтын ахтай семинар маань болж исэн. Тэгээд энэ одоо семинар дээр Diamond Master болчихсон байсан учраас ингээд Diamond Master цолоо авч исэн байх нэ. За үүний дараа жилийн дараа Sharn Rose гэдэг буюу Атомигийн одоо 3 дахь цолыг хамгаалсан. За Sharn Rose одоо мастер цолыг хамгаалахын тулд мэдээж хэрэг гişүүд хэрэглэгчдийнхээ одоо бааз суурийг нэмэгдүүлэх тийм ээ тодорхой хэмжээний одоо цаг хугацаагаа зарцуулах хөдөлмөрлөх одоо хэрэгтэй байсан. За ингэж явж байгаад Sharn Rose мастер цолоо
жилийн дараа амжилттай ингээд хамгаалсан байх нэ. За цолыг дагаж нэг удаадаа 3 дахь одоо буюу шар нуурын мастер цалнаас эхлээд гадаад улс орн руу гэр бүлийнхаа нэг гишүүний хамтаар ингээд аялах боломж олгодог. За энэ одоо боломжийг ашиглаад 25 оны 1 сард ээжтэйгээ хамт Турк улс руу маш гайхалтай аяллыг бас хийгээд ирсэн. Тэгээд энэ одоо аялал бол Атомын Монгол салбараас маань шар нуурын мастеруудтай хамтдаа хийжсэн, амжилттай хийсэн бас хамгийн анхны одоо аялал байгаа. За аялал байгаа. За манай одоо багийн хувьд гэх юм бол 5 одоо шар нуурын мастер маань бас хамтдаа ингээд аялаад маш гайхалтай энэ дурсамжуудыг бас тэгээд ирсэн. Тэгээд мэдээж хэрэг тухайн улс оронд очихоор одоо тухайн улсынхаа бас Атомын салбар компаниудаар очиж туршлага одоо солилцож лидерүүдийнх нь гоё илтгэлийг сонсох бас боломж олгодог. За ингээд Туркийн одоо салбар дээр очоод Royal Master-ийн бас гоё илтгэлийг бас сонсох завшаан олдсон байгаа. Тэгэхээр Атомын одоо Туркийн салбар бол Турк улс өөрөө нэг 70 гаруй сая хүн амтай. За одоогор бол 2 Royal Master-тай ингээд бас маш одоо амжилттай энэ бизнесийг хийгээд ингээд хэрэгжүүлээд явж байгаа ийм одоо салбар байсан. Тэгээд энэ одоо аялал бол маш гайхалтай бас гоё дурсамжтай юм аялал байсан. За үүний дараа яг 1 жилийн дараа буюу одоо 2025 оны 4 сард Star Master гэдэг Атомын 4 дахь цолыг бас маш амжилттай ингээд хамгаалаад энэ цолоо бас тайзан дээрээ гардаж авч ирсэн ийм одоо зураг байна. За мэдээж хэрэг Star Master цолыг хамгаалбал гэр бүлийнхаа 3 гишүүний хамт буюу дөрвөллээ гадаад улс руу аялах бас эрхэм бичиг дагалддаг. За сая 11 сард бид бүхэн одоо Монголын Star Master-уудын бас аялалд хамрагдаад би гэр бүлийнхаа 2 хүүхэд одоо нөхөртөөгөө хамтдаа ингээд дөрвөллээ бас Сингапур улсад бол маш гоё гайхалтай аялал бас дурсамж бүтээгээд ирсэн. За Сингапур улс бол өөр аялал жуулчлалын маш том юм хот байдаг. Тийм учраас аялал жуулчлалтаа нэлээдгүй бас хөрөнгө оруулалтыг хийсэн маш гоё юм үтсгэлэнтэй үзэж харах газар олонтой ийм одоо газар байсан. За хүүхдүүдийн маань хувьд ч гэсэндээ одоо хүртэл бас Сингапур улс нэрээ гоё байсан шүү. Сингапур улс руу том болоод очиж дахиж суралцсанаач гэдэг юм уу те. Ингээд Сингапур руу бас маш их одоо хүртэл ингээд дурсамжуудаа ингээд яриад явдаг нь бол маш их таалагддаг. За ингээд Мерлионч гэдэг юм уу те ингээд та бидний одоо мэддэг маш олон гоёгоо түүх одоо дурсгалын одоо газруудаар нь гэр бүлийнхаа хамт за мөн одоо багийнхаа Star Master-ууд Монголын Star Master-уудтай хамтдаа ингээд гоё гайхалтай дурсамжийг бид бүхэн одоо бүтээгээд аялаад ирсэн байна. За мөн одоо Сингапурын мандын семинарт бол бид бүхэн бас хамрагдаад ирсэн. Бас Сингапурын одоо салбар бол бас маш хурцтай хөгжиж байгаа ийм одоо салбар юм байлээ. Маш олон одоо орлогын эзлүүдийг одоо бий болгосон. Бизнесийн одоо орлогыг одоо харуулдаг одоо хонгийн тэмдгүүд байдаг. Тэгэхээр эдгээр олон 4 одоо хонгийн тэмдэг байдаг. Эдгээр одоо хонгийн тэмдгүүдийн эзэд болсон 250-аас дээш одоо саяас дээш одоо орлоготой болсон маш олон гишүүд лидерүүдтэй ийм том салбар байлээ. Тэгэхээр энэ одоо салбартай бас очиж Вандай семинарт нь суугаад тухайн одоо салбарын гоё уур амьсгалыг мэдрээд лидерүүдийнх нь илтгэлийг одоо сонсоод суух бол бас маш сайхан байсан. Тэгээд энэ зурагт харагдаж байгаа эмэгтэй бол Wendy гэж Сингапурын салбарын одоо ийм захирал эмэгтэй байдаг. За ингээд бид бүхэн сайхан сургалт семинартаа ингээд хамрагдаад бас ирсэн. За үүний дараа гэх юм бол цолноос гадна бас Чежүүгийн одоо аяллыг 7 сард бас хийгээд ирсэн. За энэ бол манай Imperial Chegujong гэдэг Imperial Master-ийнхаа урилгаар нийт одоо шар нуурын мастеруудын аяллыг Чежүүд зохион байгуулсан. Энэ одоо аялалд бас бид бүхэн бол баг хамт олноороо бас оролцоод гоё дурсамжуудыг бүтээгээд Чежүүгийн олон гоё одоо газруудтай бас танилцаад ингээд ирсэн. Тэгээд энэ зургуудаа харсан чинь бас гоё харагдчихээн. Гоё дурсамжууд бас сэргэж байна. За үүний дараа бол одоо төв компаниас бас Таиланд улсын энэ аяллыг зохион байгуулсан тодорхой хэмжээний бас шалгууртай. Тэгээд энэ шалгуурыг хангасан одоо нийт лидерүүдэд Таиланд улсаар бас аялах за мөн одоо Таиланд улсын бас салбартай танилцахын одоо боломжийг олгосон. Тэгээд энэ одоо аялалд бас баг хамт олноороо за нийт одоо Атомын салбарын одоо шар нуурын амьд мастеруудтай ингээд хамтдаа сайхан аялаад дурсамжийг бүтээгээд иржээ. За тэгэхээр энэ одоо боломж бол мэдээж хүн бүрт бол нээлттэй байгаа. Атомын бизнесийг хийж байгаа хүн бүрт Атомын бизнесийг хийнгээ орлоготой байнга аялах одоо боломж бол дүүрэн байдаг гэсэн үг байна.
Тэгээ яагаад ингэж хэлж чадж байгаа юм бэ? Хин амжилтанд хүрч чаднаа гэж хэлж байгаа юм бэ гэхээр хамгийн ихний зүйл бол энэ бизнесийг эхлүүлэхэд мэдээж эрэг эхлэлийн одоо хөрөнгө шаардлагагүй гэсэн үг. Альва нэг бизнесийг эхлүүлэхэд бид бүхэнд бол заавал эхлэлийн одоо хөрөнгө хэрэг болдог тийм ресторан ажиллуулах нэг одоо түрээслэгч гэдэг юм уу тийм альва нэг бараа бүтээгдэхүүнийг зарахад бол эхлэлийн одоо хөрөнгө зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгвэл Атомед эхлэлийн хөрөнгө огт шаардлагагүй. За мөн дээрэс нь бид бүхний хэрэгцээтэй бүтээгдэхүүн маш чанартайгаар маш боломжийн үнээр онлайн дэлгүүрт манд байршаад өгчихсөн гэсэн. Дээрээс нь шудраг маркетингийн одоо системтэй. Тэгэхээр энэ одоо маркетингийн системээр хинч амжилтанд хүрэх боломжтой. Нас хүүс, мэрэгжил, боловсрал харгалзахгүйгээр Атомигийн бизнесийг хинч хийгээд амжилтанд хүрч болох тэр одоо төлөвлөгөөг Атомиг компани маань бий болгоод өгчихсөн гэсэн үг байна. За мөн одоо компани өдөртөн хэрэгжүүлдэг амжилтын систем байдаг. Тэгэхээр энэ амжилтын систем гэж юу хэлээд байна гэхээр сургалт семинарыг хэлж байгаа гэсэн үг. За өнөөдөр их шиг ийм Zoom семинар болоод одоо төв компаниас зохион байгуулдаг Вандай бол амжилтын актем гэдэг энэ одоо семинаруудад бид бүхэн үн төлбөргүйгээр хамрагдаад бүхий л одоо мэдээллийг аваад бизнесээ хийх одоо энэ боломжоор Атомиг компани маань хангаад өгчихсөн байна. Тэгэхээр тийм учраас энэ бизнесийг хийх боломж бол хүн бүрт нээлттэй байгаа өсгийм болвол тийм ээ. Тэгэхээр ийм одоо гой боломжуудыг бид бүхэнд нээж өгсөн учраас Атомын одоо Монгол салбар маань бас бусад салбаруудтай харьцуулахад маш хурдтай явж байгаа. Маш олон гишүүд одоо хэрэглэгчид маань амжилтанд хүрж байгаа. Амжилтын актемийн тайзан дээр сар бүр маш олон одоо лидерүүд амжилтанд хүрээд өөрийнхөө амжилтаар одоо бахархаад цолоо аваад одоо зогсож байна. Тэгэхээр Атомигийн бизнес бол маш хурдтай одоо өсч хөгжиж яваа ийм одоо бизнес байна. Тэгэхээр энд одоо өнөөдрийн илтгэлийг сонсоод сууж байгаа одоо хэрэглэгчид маань гишүүд маань тий Атомигийн одоо бизнесийн гой даваа талуудыг илүү сайн одоо судлаад энэ бизнесийг бас хийгээсээ амжилтанд хүрээсээ орлоготой болоосаа гэж бас хүсэж байна. Тэгэхээр энийг одоо хийхэд яг юу хэрэгтэй бэ? Хаанаас эхлэх хэрэгтэй юм бэ гэдэг ийм одоо асуулт хүн бүрийн өмнө тулгардаг. Тэгэхээр хамгийн ихэнд одоо би хийх одоо зүйл нь яг юу юм бэ гэж хэлэх вэ гэвэл бүтээгдэхүүнтэй дурлаж хэрэглэх хэрэгтэй. Өөрөө бүтээгдэхүүнээ хэрэгжилж иж бид бүхэн бусад хүмүүст бүтээгдэхүүнээ санал болгоно тийм ээ. Өөрөө хэрэглэх бол бид нар бол энэ бүтээгдэхүүн гоё гисэн гэдэг ийм л одоо үгнээс цаашгүйгээр одоо хүнд хэрэгцээтэй мэдээллийг нь өгч шаардлагатай одоо зөвлөгөөг өгч чадахгүй. За тийм учраас бид бүхэн хамгийн түрүүнд хүнд одоо санал болгох гэхээсээ илүү өөртөө зарах хэрэгтэй. Өөрөө бүтээгдэхүүнээ маш сайн хэрэглэх хэрэгтэй. За тэгжиж өөрт төрсэн сэтгэлдээ бид бүхэн бусдад хуваалцах боломжтой бол. За үүний дараа бол бид нар системд нэвтрүүлэх хэрэгтэй. За та бүхэн өөрсдийнхөө эргэн тойрны найз нөхөд хамаатан саданд Атомгийн талаар хамгийн түрүүнд хэлж байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр тэр хүмүүсээ та өөрөө л хэлээд өөрийнхөө ойлгосон зүйлийг дамжуулахаасаа гадна яг энэ мэдчлэн энэ сургалт семинаруудад хамруулах юм бол тэр хүн илүү их мэдээллийг тэр одоо сургалт семинаруудаас авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр та бүхэн сургалт семинар гэдэг зүйл бол энэ бизнесийг хийх гэж байгаа сонирхож байгаа хүмүүсийн хувьд бол хамгийн чухал зүйл. Эндээс та бүхэн өөрийнхөө одоо хийх гэж байгаа бизнесийн одоо мөн чанар алсын арга энэ семинаруудаас олж харж авдаг. Тийм учраас энэ одоо сургалт семинар гэдэг бол бизнес эрхлэгчдийн хувьд бол хамгийн чухал зүйл байдаг. Тэгэхээр одоо энэ сургалт системд одоо хамрагдаад нэг та 4 жил одоо гарангийн хугацаа болсон байна. Огт сургалт семинараа тасалж үзээгүй. Маш олон мэдээллийг шинэлэг одоо бас мэдээллүүдийг энэ одоо сургалт семинаруудаас авдаг учраас энэ одоо сургалт семинар гэдэг зүйл бол хамгийн чухал нь байдаг. Тэгэхээр та бүхэн маань хийх ёстой энэ одоо хоёр зүйлийг маш сайн хийж чадах юм бол Атомигийн бизнесийг маш хурдтай, амжилттай хийх одоо боломж байна гэсэн үг шүү. За тэгээ Атомигийн бизнесийг хийхэд юу өөрчлөгдөх юм бэ? Танд ямар өөрчлөлтүүд гарахын давуу тал нь юу юм бэ гэхээр хамгийн түрүүнд бүтээгдэхүүнээ хэрэглээд байгаа юм чинь мэдээж хэрэг эрүүл мэнд сайжрна тийм ээ. За өмнө нь бол нөгөө эмнэлгээр их явдаг байсан хүмүүс бол эмнэлгээр одоо явахаа багасна, илүү одоо эрүүл болно, эрч хүчтэй болно, илүү үсгэлэнтэй хөөрхөн болно. Манай одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүд бол маш олон одоо хүмүүсийн одоо арьсны асуудлыг бол шийдэж чадсан. Одоо тийм учраас одоо байгаа дүр төрхөөсөө илүү хөөрхөн, илүү гоё залуухан харагдахыг хүсэх юм бол Атомгийнхоо гоо сайхны бүтээгдэхүүнийг бол маш сайн хэрэглэх хэрэгтэй. За мөн цаг хугацааны эрх чөлөө.
Бид нар бол одоо энэ бизнес бол хувь хүний хуваарь эрхэлдэг энэ бизнес тийм ээ. Ямар нэгэн дээр маань бол дарга гэж бол байхгүй. Тийм учраас бол бид бүхэн бол цаг хугацааны эрхчлөлөөг бас эдэлж нэг амьдралд бол юус тохиолдох вэ тийм ээ. Нэг шаардлагатай бас үеүүдэд цагийн ажил хийж явах үед бол чөлөө авах гэдэг асуудал бол бас хэцүү шттэ. Тэгвэл Atomic-ийн бизнесийг та өөрийнхөө боломжит цаг хугацаанд зориулаад хийж болно гэсэн үг байна. За мөн одоо таны хүүхдүүдэд таны гишүүнчлэлийн ID өвлөн авах боломжтой. Тэгэхээр бид нар бол энэ бизнесийг зөвхөн өөрийнхөө төлөө өөрсдийнхөө санхүүгийн чадамжийг сайжруулаад зогсохгүй, өөрийнхөө үр хүүхдийн 3 үеийн одоо санхүүгийн чадамжийг нь баталгаатай болгохын тулд ингэж хийж байгаа гэж та бүхэн ойлгож байна. Тэгээд Atomic компани бол 100 жилийн одоо түүхийг бүтээхээр за стратеги одоо боловсруулад маш том одоо алсын арга бий болгоод ингэ явж байгаа компани. Тэгэхээр та бүхэн бол өөртөө итгээд компанитаа одоо итгээд ингээд энэ бизнесээ бол тасралтгүй үргэлжлүүлж маш эрч хүчтэйгээр хийх хэрэгтэй. За үүний дараа бол мэдээж хэрэг системийн одоо орлого байгаа. Тэгэхээр бид бүхэн бол нэг унтчихтаа л нэг сайхан мөнгө олох юмсан гэд ингээд бас бодоод мөрөөддөг штэ тий. Тэгвэл тэр одоо орлого чинь системийн орлого буюу Atomic компаниар дамжуулаад бүтээгдэх бүрэн боломжтой гэсэн үг байна. За цагийн ажил хийж байхад бол ажилдаа очихгүй бол бидний одоо цалин байхгүй. Тэгэхээр бидний орлого зогсно тийм ээ. За хувийн одоо бизнес хийгээд эхлэхэд бол мэдээж хэрэг тухайн одоо бизнесээ өөрөө л одоо гардаж явуулахгүй бол бас хэцүү байдаг. Тэгээ өөрөө хийхээ болчих юм бол мөн одоо орлого зогсдог. Тэгвэл Atomic-ийн одоо үнцийн юунд байдаг юм бэ гэхээр та өөрийнхөө системийг бий болгоод баг хамт олноо бүрлүүлээд ингээд орхичихсан тохиолдолд та дараа нь хийхгүй байсан ч гэл таны одоо орлого тасралтгүй орж ирэх тэр системийн орлого гэдэг зүйл хамгийн одоо чухал үнэт зүйл нь байдгаа гэсэн. Тэр ийм одоо гой олон давуу талуудыг та Atomic-ийн бизнесээр хийснээр одоо бий болгох бүрэн боломж байна. Тэгэхээр бид нар бол одоо энэ бизнесийнхаа ирээдүг дээрэс нь өөрийнхөө одоо амьдарч байгаа энэ одоо цаг үеийг одоо нөхцөл байдлыг мэдрэх бол зайлшгүй шаардлагатай тийм ээ. Тэр ирээдүй одоо гэдэг зүйлд бол хүн бүхэн анхаарал хандуул санаа зовж явж идэг. За би нэг 5 жилийн дараа юу хийх вэ? 10 жилийн дараа юу хийх вэ? За ирээдүйдээ за нэг ийм юм хийчихвэл одоо болохоор юм уу да гэх мэтчлэн. Тухайн цаг үеийг одоо хөл нийлүүлээд алхаад өөрийнхөө бас амьдралын одоо зорилтыг бас гаргаад явж байгаа. Тэгэхээр бидний одоо амьдарч байгаа 90 үе бол AI буюу хиймэл оюун ухааны 90 үе ирсэн байна. Тэгэхээр хиймэл оюун ухаан маш хурдтай хөгжиж байгаа нь бидний одоо амьдралд бол маш олон гоё давуу талуудыг бий болгож байна. Гэхдээ давуу талыг бий болгож байгаагийн хажуугаар бас нэг одоо сөрөг одоо талуудыг бий болгож байгаа ийм одоо зүйлүүд олон байна. Тэгээд энэ талаар бол ирээдүйн одоо судлаач нар эрдэмтэд бол маш олон одоо судалгаануудыг бас гаргаж ирсэн байна. Тэр ирээдүйн одоо сигнал буюу одоо бидэнд өгж байгаа сигнал нь яг юу юм бэ гэхээр ажлын байр байна. Хамгийн их. За AI хөгжөөх, техник технологи хөгжихийн хэрээр ажлын байрны асуудал бол маш хурцаар тавигдчихэв. Тэгэхээр бидний хийдэг ажлыг бол аавал хүний оролцоогүйгээр технологийн одоо тусламжтайгаар шийдэж. Тэгэхээр одоо томоохон одоо үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд бол ажлын байрыг бол маш ихээр цөөлж байна. За мөн одоо эрүүл мэндийн салбарт, боловсролын салбарт за миний ажиллаж исэн одоо телевизийн салбарт гэдэг юм уу маш олон одоо салбар ажлын байруудад бол хиймэл оюун ухаан бол маш хурдтай хүч төрөн орж ирж байна. За мөн одоо эрүүл мэндийн асуудал. За хүмүүс бол амьдарч байгаа энэ одоо цаг үе бол бас харцангуй таатай эрүүл мэндтэй тодорхой хэмжээний бас анхаардаг болчихсон зөв одоо амьдралын хэм маягаар хүмүүс амьдарч эхэлсэн учраас хүмүүсийн одоо дундаж наслалт бол маш их уртсаж байгаа. Тэгэхээр дундаж наслалт уртснаа гэдэг маань бид нар эрүүл мэндэд маш их одоо анхаарал хандуулахгүй болохгүй байна. Тийм учраас ирээдүйд ер нь ойрын одоо хэдэн жил бол яхаарахгүй одоо эрүүл мэндийн салбар за мөн одоо хүний өдөр тутмын эрүүл мэндийн одоо бүтээгдэхүүнүүд бол маш их эрэлт хэрэгцээтэй байна гэд ийм одоо дүгнэлт шинжилгээнүүдийг бас хийсэн байлаа. Тэгэхээр Atomic компани маань хувьд гэх юм бол эрүүл мэндийн бүтээгдэхүүн бол маш чанартай, маш боломжийн үнэтэйгээр одоо байгаа учраас компани маань одоо гишүүд хэрэглэгчид болвол эрүүл мэндтэй огт санаа зовхгүйгээр бас ингээд урт удаан одоо аз жаргалтай амьдрах энэ одоо боломжууд байна. Тэгэхээр энэ одоо боломжуудыг бид бүхэн бас бусадтай бас хэлж өгөх ийм одоо ажил байна.
За дээрэс нь одоо орлогын өхөөсөр байна те. Коронавирусын үеэр одоо бид бүхэн цалинтай за мөн одоо бизнесийн энэ орлоготой хүмүүс бол зөвхөн одоо нэг орлогын их усүрээр бас амьдраад ээжж болохгүй маа гэдэг маш том юм сигналыг өгсөн. Тэгвэл орлогын одоо маш олон их усүрүүдийг хүмүүс энэ цаг үеэс эхэлж хайж эхэлсэн. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэндээ орлогын маань бас нэг их усвэр автомобилийн бизнес байж болох юм а гэдэг энэ талаас нь одоо бас хараасай, судлаасай гэж бас бодож байна. За мөн одоо ирээдүйд бол дижитал одоо борлуулалт бол маш хурдтай одоо хөгжнөө гэдэг энэ одоо сигналуудыг бас ирээдүйн одоо судлаач нар нийт одоо дэлхийн одоо хүн төрөлхтөнд бас хэлсэн байна. Тэгвэл яг энэ одоо бүх одоо зүйлүүдэд шаардлагатай байгаа одоо ажлын ирээдүйн одоо загварыг бол Atomy гэж бол хэлж болохоор байна. Яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэхээр ирээдүйн одоо хэрэгцээнд бол 100% нийцэж байна гэсэн. За Atomy-гийн бизнес бол өөрөө дижитал цаг хугацаа орон зай үл хамаарч хэн ханаас яаж энэ бизнесийг хөгжүүлэх боломжтой маш уян хатан нөхцөлтэй дээрээс нь бүтээгдэхүүн төвтэй хүн бүрийн одоо өдөр тутмын хэрэглээ болсон 700 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн онлайн дэлгүүрээс маань байршчихсан. Тэгэд энэ одоо онлайн дэлгүүрээс одоо цаг хугацаа орон зай үл хамааран дэлхийн хаанаас хүн одоо шаардлагатай бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. За мөн өөрийн гэсэн сургалттай өсч хөгжих одоо боломж байна тийм ээ. За мөн хүн төвтэй хэрэглэгчийн амжилтыг дээдэлдэг. За ихэнх энэ салбарын компаниуд гэх юм бол өөрсдийнхөө одоо ашиг орлогыг л одоо төрүүлж одоо тавьдаг. Тэгвэл Atomy-гийн хувьд гэх юм бол хэрэглэгчийн одоо амжилт, хэрэглэгчийн сэтгэл ханамж гэдэг бол хамгийн одоо чухал юм а гэд ийм одоо нэн тэргүүний одоо зорилго сорилтаа тавьсан байдаг учраас одоо хүний ойрын ирээдүйн одоо хэрэгцээнд бол Atomy компани маань одоо боломж бол 100% одоо нийцэж байна. Тэгэхээр энэ одоо боломжийг ашиглах хэсэг нь одоо бид бүхний одоо шийдвэрээс л хамаарч байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энд одоо сууж байгаа өнөөдрийн одоо ихтгэлийг сонсож байгаа за мөн энэ бизнес хийх гээд одоо сонирхож байгаа хүмүүстэй бас хандаж хэлэхэд та бүхэн маань шийдвэрээ гаргах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн одоо зоригтой шийдвэр бол таны маргаашийг хурцлдаг таны 5 жилийн, 10 жилийн дараах, 20 жилийн дараах, магадгүй 100 жилийн дараах одоо таны амьдралыг, үр хөвгтийн чинь амьдралыг өөрчлөх одоо боломжтой байгаа шүү. Тэгээд та бүхэндээ бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээ гал морин жилдээ бүгдээрээ сансан одоо зорьсон зориг бүхэн биелэх болтугай хүн бүр өөрсдийнхөө одоо хүссэн одоо бизнесийг бий болгоод хүссэн одоо орлогоо бий болгоосай гэж хүсэж байна. Тэгээ та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Амжилт хүсье. За баярмаа Star Master-тай маш их баярлалаа. Бид бүхэнд бас Atomy-гийн алсын харааг улам өргөнөөр бас таниулсан юм гайхалтай семинар байлаа. Тэгэхээр алсын хараа гэдэг бол ямар ч ажил бизнест бол хамгийн чухал зүйл байж байдаг. За алсын хараа бол тэрхүү ажилдаа бизнестэй тийм ээ удаан хугацаанд одоо оршин тогтнох гол үндэс суурийг нь тавьж байдаг зүйл бол мэдээж алсын хараа. Бид бүхэн өнөө маргаашийг харж ажиллах биш ерөнхийдөө байнгын алсын хараагаа бодож ажилласнараа илүү урт хугацаанд тууштайгаар бас ажиллах ийм гол хүчин зүйл болж байдаг. Тэгэхээр алсын хараагаа бүгдээрээ маш гоё томоор тавиад энэхүү бизнес маань дан ганцхан өнөө маргааштай нэг хэдэн төгрөгийн орлого олох биш тийм ээ. Цаашлаад хэдэн зуун саяар нь олох боломжтой. Энэ цаашлаад 3 үедээ яаж өвлөгдөх боломжтой юм. Одоо бол уламжлалт бизнесүүд ерөнхийдөө багаар зах зээл бол маш багасж муудж байгаа харагдаад байгаа. За ерөнхийдөө гадаа худалдааны төвүүд одоо баяр ёслолоор л жоохон хөл хөдөлгөөнтэй байдаг. Бусад үеэр бол бараг л хүн одоо явахгүй болчихсон ч гэдэг юм уу тийм ээ. Одоо уламжлалт бизнесийг хийж байгаа лангуу ажиллаж байгаа хүмүүс бол ерөнхийдөө хүмүүс багассан байна, хэцүү байна гэдэг зүйлийг бас их хилдэг, ярьдаг болцоо харагдаад байгаа хүмүүстэй уулзаад явхад тэгэхээр энэ цаг үе маань саяны ярьсан дандаа нөгөө онлайн зах зээл рүү одоо бүх зүйл шилжиж байна тийм ээ. Хүмүүс гадагшаа гарч одоо бараа бүтээгдэхүүн авахаасаа илүү нөгөө үйлдвэрээс нь захиалж авдаг бараа бүтээгдэхүүнүүдийг их авдаг болсон байна. Хүн бүхэн удаа ашиглаад хаанаас ч гэсэн одоо худалдаа авалтуудыг ямар ч улс орноос ч гэсэн хийдэг юм болчихсон байна тийм ээ. Тэгэхээр Atomy ч гэсэн одоо тэр ирээдүйд болох одоо тэр өөрчлөлтүүдийг одоонд авч ирсэн байгаа одоо бизнес байгаад байгаа тийм ээ. Тэгэхээр одоо энэ бизнесийг бүгдээрээ эхлүүлсээрээ ирээдүйд болох одоо тэр зүйлд өөрсдийгөө бэлтгэж байна л гэсэн үг байх нэ. Ирээдүйд одоо цаг хугацаа энэ одоогийн байгаа уламжлалт бизнесүүд маань өөрчлөгдөхөд бид нар ч гэсэн онлайн дэлгүүртээ, онлайн бизнестэй, онлайн түгээлтийн системтэй болцсон байх юм бүрэн дүүрэн боломж байна. Тэгэхээр та бүхэн маань энэ боломжийг олон хүмүүс таниулснараа
бас давхар орлого санхүүгийн эрхчлөлөө бүрэн дүүрэн бүтээх боломжтой байдаг. Бас дээрэс нь атомын бизнес маань хувь хүний хөгжлийг маш одоо сайн хөгжүүлж өгдөг юм бизнес байгаа. Одоо атомын бизнесийг хийснээрээ магадгүй миний хувьд ч гэсэн тийм ээ өмнө нь одоо тэр болгон бас олон хүмүүстэй харилцаад яриад байж чаддгүй байсан бол одоо олон хүмүүстэй харилцдаг болсон байна. Олон хүмүүстэй харилцахынхаа олон хүмүүстэй харилцсныхаа хэрээр бас маш сайн хөгжиж байна тийм ээ. Тэгэхээр одоо цаг хугацааны эрх чөлөө, танил талын хүрээллийн эрх чөлөө, өөрийгөө хувь хүн талаас нь хөгжүүлэх гээд маш олон боломжууд атомын бизнес маань явж байдгаа. Тэгээ атомын бизнесээрээ хийснээрээ бас аль ч одоо аймаг, сумуудад очсон ч гэсэн тийм ээ бас аль ч салбарт маш олон танилын хүрээтэй болсон байгаа даа. Та нарт маань бас энэ ажиглагдаж байна уу тий? Ямар ч салбарт очсон багт маань тийм хүмүүс байж идэг тий. Тэр салбарт манай нэг team хамтрагч байна, team партнер байж гэдэг юм уу тий. Ингээ холбогддог болчихсон ч гэдэг юм уу. Ингээ танилын хүн нөгөө танилтай хүн талын чинэ гэдэг шиг тийм ээ. Маш гоё юм танилын хүрээлэлтэй болгож чаддаг юм гайхалтай бизнес байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас одоо байгаа орчин нөхцөлөө өөрчлөөд хүрээллээ илүү гоё тэлхийг хүсэж байгаа олон гоё өөр хамт олонтой уур амьсгалд орохыг хүсэж байгаа хүмүүс байвал тийм ээ. Бас атомын бизнес бол хамгийн бас гоё хүрээллийг тэлж өгдөг зөв сонголт байдаг. За тэгээ дахин сануулхад 1 сарын сүүл хагас дээр маань атомын одоо ариул багаас маань маш олон гайхалтай шин цолтонгууд төрсэн байгаа. За тэгээд энэ нэм гарагт буюу 3 сарын 1-нд бас тэрхүү цолоо одоо гардаж авах нэр хүндтэй амжилтын ахтын буюу амжилтын баяр маань одоо болох байгаа. Тэгэхээр орон нутгаас бас хотод байгаа лидерүүд маань, гишүүд маань цаг зав аваад төлөвлөөд тэрхүү амжилтын баяртаа бас идэвхтэй